Манай компани 2018 онд Баянгол дүүргийн 1-р хороо инх тайвны өргөн жилөнд BSB Lifestyle гэрийн меблийн дэлгүүрийг 12.4 тэрбум төгрөгийн, Сүхбаатар дүүргийн 3-р хороо Нарны замд BSB Office меблийн дэлгүүрийг 3.7 тэрбум төгрөгийн, Баянгол дүүргийн 20-р хороонд 40 машины автобазын барилгыг 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж нийт 18.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. BSB Lifestyle дэлгүүр нь нийт 3335 м2 талбайтай 4 давхар орчин үеийн агааржуулалт, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмжөөр бүрэн тоногдсон. BSB Office меблийн дэлгүүр тус дэлгүүр нь 668 м2 талбайтай офис меблийн нийт 15 брендийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өнгө загварын өргөн сонголттойгоор таатай орчинд сонгох боломжийг олгож байна. Автобазын барилга нь нийт 1728 м2 талбайтай 40 автомашины багтаамжтай засвар үйлчилгээний хэсэг, ажилчдын амрах өрөө, офисын өрөөнүүдээс бүрдсэн. 2018 онд бид нийгмийн хөгжилд дараах үе нэмрийг оруулан ажилласан байна. Үүнд BSB Expo үзэсгэлэн худалдааг эрх чөлөөний талбайд 9 дэх жилдээ зохион байгуулсан бөгөөд ингэснээр Монголын гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үнэлж байна. 2018 онд ажилтнуудынхаа эрүүл мэндийг мандал даатгал компани Жаргалан эрүүл мэндийн даатгалд даатгуулж компаниас 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хар гэрийн гачигдалд давхарцсан тоогоор нийт 17 ажилтнанд 21.5 сая төгрөгийн тусламж, өндөр үнэтэй эмчилгээний зардал зориулж 4 ажилтнанд 14.3 сая төгрөгийн тусламж, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 10.8 сая төгрөг, нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 91.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт ажилчдын тоо 2018 оны 11-р сарын байдлаар 360, нийт давхарцсан тоогоор 91 ажилтан шинээр ажил авснаас 40-оос дээш насны 10 ажилтан өрх толгоосон 3 эмэгтэйг ажлын байраар хангаж сургаж хөгжүүлсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах ажлын хүрээнд төв агуулгын гаднах 4600 м2 зам талбайг бетон хүчилттэй болгож шлюз тамбуур хоёрыг нэмж хийсэн. Дээрх ажлуудад нийт 353 сая төгрөг зарцуулсан байна. Компани бизнес процессыг олон улсын түвшинд хүргэх зорилготой ERP системийн судалгаа шинжилгээг 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төсвийн ажлыг эхлүүлээд байна. BSB Service компани жижиг бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдэд байнга хамтран ажилладаг бөгөөд 2018 онд нийт 58 ханган нийлүүлэгчээс 5.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалт хийсэн байна. Хангамж, хангалтын материал, ажилчдын гал тогоонд хүнсний материал зэргийг нийт 29 компанитай хангалтын гэрээтэй ажиллаж хангадаг бөгөөд 357.6 сая төгрөгийг зарцуулсан байна. Автобазын парк шинжилэл, автомашины засвар үйлчилгээнд нийт 8 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг бөгөөд нийт 831.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.